За бүгдээрээ сайн байцгаана уу? Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр 2025 оны 8 дугаар сарын 24-ний Ням гаригийн оройны 19 цаг болж байна. За бүгдээрээ Монгол цугларсан байна. Газраас ингээд цуглуулаад та хэдийг нэг доор бичлэг хийх гэж цагийн зуруу өглөө орой гэд маш их юм болдог байсан. Тэгээд Монголд бүгдээр ингээд цуглуулад бичлэг хийх гэж бүр тэрээс их боллоо. За тэгэхээр хинээс эхлэхүү Монголд ирсэн сэтгэл ямар байна? Тэгээд сэтгэлүүдээр яцгаая те. За гайхас эхлэе. Тэгэл бацаанаас эхэлнэ. За ууны жирэг баган жирэгдэг юм. За жирэг. За сэтгэл угаасаа л ойлгомжтой маш өндөр байна. Яг тэгэхээр 100 цагт Монголд ирэхэд амар гоё яадаг, утаагүй төвжрэлгүй, стресс багтай. Ер нь айгүй тийм гоё зугаатай гоё цаг хугацаа байдаг. Тэгээд үүнийгээ дагаад ш тэр сая гэрийнхэнтэйгээ бас хөдөөгөр ах トゥ төрөл төрөстөөр явлаа. Их сайхан сэтгэл төрлөө, халуун далаахан бахархсан их гоё мэдрэмжүүд авахгүйсэн сайхан зам болж байна. Тийм сайхантай л байна да. Тэгээ мэдээж л хамгийн түрүүнд бол тэгээд их нартайгаа нэг дор уулзж байгаа юм хамгийн үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж төрж байна. Хамгийн гоё хэдүүлэг чинь сүүлийн хэдэн жил ерөөсөө ингэж бөөндө цуглаж чадаагүй. Тэгээ тэр бол бүр ингээд юу юунаас ч илүүтэйгээр амар гоё мэдрэмж өгч байгаа. За тэгэхээр ингээд бид нэр 6 жилийн дараа яг бүгдээрээ ингээд халуун амблаарээ дахиж цуглаж байна. Тэгээд мэдээж үнэхээр гоё байна. Бид нар сая ээжийнхаа төрсөн нутгийн уулан дээр очиж гарлаа. Ах トゥ төрөл төрсдийнхоороо орж уулзлаа. Үнэхээр гоё байсан. Тэгээд уулзаж амжааг байгаа хүмүүс нь уучлаарай. Маш завгүй гүгээл байгаа сэтгэл дотроо тэгээл бодоол яваал байгаа шүү. За гоё нөө тэгээд нөө 100 угаасаа Монголын 100 гоё ядаг хөдөө гадаа орж гараал ингээл ерөөсөө яах ихийн зургуу 2 3 7 хоног бүр ингээл нүдэр ихийн зурлал өнгөрч байна. Та нарын сэтгэл дотроо бодоол явж байгаа шүү. Боломж олдвол уулзнаа. Бас яахын заавалгүй их чинь нэмд юм байна шүү. Үнэ. За, очи. Миний хувьд ч гэсэн бас нөө та хэдийг ирснийг сонсоод зүгээр сууж чадаагүй. Тэгэл хамаг юма кэнселтэл цуцлахын цуцлал зөв бөөнөрөө цугларж байгаа гэл маш хурдтайгаар ирлээ. Тэгээд улирал цаг солигдоод хамаг юм солигдоод би ч өглөөс ирсэн юм шүү дээ. Монгол зам байгаа. Тэгээд жоохон хямралтай байна. Одоо ажилч давхцсан, та хэдийн уулзалтаж давхцсан, янз бүрийн юм давхцсан. Тэгээд бүр амар завгуулгүй гэдэг юм ялгаагүй. За миний хувьд чи Монголдоо ганц хүн байгаа шүү дээ. Тэгсэн ирнэл бас ажил амжихгүй л байна. 100 ер нь ихэвчлэн наадам найзтайгаа нийлээд наадам хийсэн явдаг. Энэ 100 бол их олон наадам хийсээгөө. Тэгээ охин маань бас нөгөө явах гээд бэлтгэл ажилтай байлаа. Гэтэ хөргөнийгээ ирсэн хугацаанд бас 3 наадамд орчихсан орсон. Сайхан байлаа. Гэрүүлийнхэнтэйгээ явах нь ер нь ингээд 100 сүүлийн одоо баг 3 жил юм уу. Зунжангаал ер нь сур харваа гэж ийштэй шинэ яваал айгу завгүй өнгөрдөг. Энэ зам бүрч завгүй өнгөрч байна. Маш ахуй хөтөлбөртэй. Ямар сандаа би найзуудаа сайлах хаашаа би тийшээ гэл энэ гурыг дагаал тэгэл явчих. За ээжээс тэгэл бөөнөрөө ингээд Монгол цугларчихсан байж байгаа. Нөгөө одоо мэдээж ярих гоё л байж таараа. Тэгээд энэ 100 би ерөөсөө нөгөө миний төлөвлөгөөнд манай бүгд цуглах гэсэн бодол ерөөсөө байгаагүй. Тэр нэг зүйл санаагүй. Тэгсэн гинтгэлээр нь одоо гайхаад Япон ирлээ гэхэлэр за өстой эх орондоо ирснээс ялгаагүй ашгүй ойртоод ирлээ би баярлалаа гэсэн чинь бүгдээрээс ирэхээр очихоор цугулсан чинь одоо гинтийн байлаа гахалтай гоё байна л да мэдээж яриг. За одоо жоохон шахаад нулимсаа гаргаад өгч өгөөрэй. Тэгвэл бүр гоё явах гээд шүү. Тэгээд манай эд чинь аялна гээл учиргуул их ивэнтэнд аялах юм болов гэсэн. Тэгээд сүүлдээ харин миний сонирхол болохоор та нар баг амтай ахтуудаа уулзаад нутаг орноор явсан дээрдээ гээл санал хэлчихгээл хаашаа явах юм бол тэр зүгт одоо тэгээд чадлах хэрэг явандаа гэж бодчихсон чи харин нутаг орнуудаа ээжийн саналыг дэмжлээ шүү гэл сантмент таавч чинь даарж очиж аваад тэгээд дэлгэрангаас хаваагаар яваад онгийн гол мөр дээр очиод уул хатандаа очиод хичнээн сайхан
зунжлаа энэ зун чинь ер нь. Урд урдынхаас илүү сайхан зунжлаа. Манайхан чинь нөгөө жил болгоом нэг гэр бүлийн аялал хийдэг байснаас хойш чадгаа олон жил хийгээгүй байна. Тэгээ энэ жил харин гэр бүлийн аяллыг хийсэн чинь их өнөр өтгөн болсон байна. Би чинь одоо 9 зэтэй болсон байна. 5 гоо 4 охинтой болсон байна. Би ээжээсээ эсвэл болохоор тэр тоонд их бэлэгшээж бэлэг тэмдэрлэлтэй их сайхнаар хүлээж авчихгаа гэж байгаа. Зэмрээ. Одоо тэгвэл яах юм шүү. Одоо хүн нэмж хасахгүй хаа. Нэмж одоо банд тас. Нэмэгдэн л үз яах вэ? Нэмэхгүй тэргээд гүрийгээд. За тэгээд Монголд нэг бас нэг гоё байсан юм нь нүүдэлчин фестивал байсан. Тэр ингээд би ерөөс анх удаага орж үзсэн чинь ингээд маш гоё. Бүх юм нэг доороо. Үндэсний суур, бүх морь тэгээл одоо тэр нүүдлэх соёл одоо тэр нэг бүжиг дуу бүр ингээд тий өв уламжлал одоо энэ бүр ингээд хэвийн боовыг одоо боржгон маягийн хэвийн боов яаж хийдэг гэх мэт тэрийг хүртэл ингээд заагаад үзүүлж харуулаад байж байгаа хөөх. Тэгээд ноос яаж савх уу тий тэмээнд гэр яаж ачдаг уу тэгэл тэнд чинь ингээл морин тэргээр тэмээн тэргээр хүмүүсийг наашин цааш нь юуны машины зогсоолоос ингээл нөгөө юу руугаа зөөгөөд бүр ингээ бүх юмныг доороо цугласан бүр ямар гоё юм бэ. Тэр бол үнэхээр гайхалтай сайхан хэсэг нь бас байлаа. Тэгээ нутгийн уламжлалт тэр нөгөө одоо онцгойрдог соёлуудаа танилцуулсан өв соёлоо одоо манай нутагт ингэдэг шүү. Манай хэл аялгаагаар ингэдэг шүү. Манай одоо үндэс яснуудаар байгаа шүү дээ. Тэд нар манай үндэсний ясныхаа ингэж хэл аялгаатай ийм соёлтой, ийм онцлогтой өрмөц байдаг шүү гэдгийг харуулсан. Тэгээ бас гоё юм хоол байсан тий. Хоол нь амар гоё. Одоо шилэгдсэн мундаг мастер тоогооч цугларсан. Хоол нь их гоё байсан. Тэр бол маш гайхалтай зүйл лээ. Ер нь нэг зорилготой үзүүлэх хэрэгтэй. Тийм билээ. Тэгээ чи нэг жил 2 жил нэг удаа болтой юм да. Ер нь бол юу ана гэдэг уралдаантай нэг шагналт байртай учраас ер нь хүмүүс ингээ аяг их зориулт гаргаад тийм өв уламжлалаараа бас өрсөлдөж яамнаас шалгаруулж байгаа юм. Тэгээ эмчлийн хол их өргөн цар хүрээд их олон соёлын бит бус үгийг харуулах гэж хичээсэн. Дашрам дэлхийд нөгөө игээдэ баяр хүргэе. Тэнд ингээд нөгөө хүрэл медаль аваад тэр том тайзан дээр нутаг орныхоо нэрийг гаргаад чинь бүх орнууд аймагаас ирсэн байгаа хүмүүсийн дунд ингээд дундгой аймгийн дэлгэр ангаас юм гээд ингээд зарлагдчих яах тэр өмч бол бас бахархал. Тэгээд аавынхаа нэрийг бас дуудаал. Жамбал цэрэнгийн наран гарав гэлтгсэн чи бүр ингээд ёо би бүр тэнд тоглож байгаа юм шиг. Яачгүй нөгөө аймаг орон нутгийнхаа нэрийг гаргаж байгаа гэдэг нь гоё юм. Давхараас нэг морь тарваны дэлхийн авраг тийм давхар болж исэн. Тэгээд нэг гоё юм үнцгийн сурж ингээ нөгөө хүмүүс яг одоо явж явах процессд тэгж амар тайлбарладаг шүү дээ. Тэгсэн чинь тэр морь тарваны нөгөө тайлбарлаж байгаа хэсгүүд нь ингээ тэнд хүмүүс очихгүй байхын аргагүй болтол тий. За одоо тэр одоо юунаас ирсэн тэр усаас ирсэн тэр одоо тэдэн оноо авлаа гээл тэгээд баяр хүргээл. За одоо тэр гарах гэж байна бэлдээрээ гэл ингээл ирсэн. Бүх процессыг ингээл яхаа бид нэр очиж амьдаар харахгүй байгаа ч гэсэн ингээ харуулж байхдаа за манай Монгол их гайгүй харж байгаа юм байна да. За тэнд бас тэр бас гайг байгаа юм байна да. За зарим усууд ч за энэ ч бас явсангүй дээ. Ингээ сонсоод давхар харваа хийж байхдаа бас тэр мартарваны юмнуудыг сонсоод бас айгүй сонирхолтой байсан. Ингээ 3 хоног наадаж байгаа нүүдэлчин фестивал болсон тий. За тэрнээс гадна Монголд ирээд одоо бараг бүгдээрээ л 2-3-7 хоног болчлаа тий. Өөр одоо нүүдэлчин фестивал бол мэдээж гоё болсон. Тэрнээс гадна хамгийн одоо гайгаас эхлүүл хамгийн гоё санагдсан, хамгийн дурсамжтай одоо энэ 3-7 хоногийн зам гэдэг. Чи ямар толгомцсон асуулт бай. Их гоё асуулт тавилаа. Тэр гэж яах юм. Юу штэ тэр хөдөө очоод тэр бүр нэг одоо бид нар чинь ингээл гадаадд ингээл амьдрахад чинь нөгөө бийцэх газраа хүртэл те ингээл нэг юм хайж олж байгаа л бийцэн майхан барих газар хүртэл юм тусдаа чи яг энэ майхнаа бариараа гэл тавиад өгчихсэн байдаг штэ те бүр тийм бүх юм хязгаартай эсвэл нэг амьсгал агаарын хүртэл энийг амьсгал хэн талггүй байдаг штэ те тэгэхэд чинь тэр нөгөө яг хөдөө талдаа ялангуяа тэгэл нөгөө нутагтаа очисон хүн тэр нэг гоё эрх чөлөөтэй байгаль тэр гоё
мэдрэмж нь их гоё байсан тэр нөгөө бүх зүйлд эргчлээд байгаа. Би ч их нутагтай шүү дээ гэсэн тэр мэдрэмж нь амар гоё байсан. Тэр бүр айгу тийм нэг юм амгших мэдрэмж байсан. Хаач хамаагүй очоод энэ бүтээр гэх. Дараа нь Тэд тэргээд хаач хамаагүй майхангаа бариад. Тийм ер нь тэгх орон гэж ер нь бол их ховор баха. Тэгэхэд бид нэрстэй хаач байсан гэсэн майхнаа бариад байна. Хаач байсан гэсэн бид энэ ч нэр амар их том эргчлээ байхгүй юу тий. Өсөн газараа баана гэдэг байна. Тэр айгуу гоё байсан. Миний хувьд удаа уулзаагүй ах トゥ хамаатан садан найз нөхөд танил хүмүүстэй уулзах маш гоё юм. Яг тэгэхээр би ч нөгөө ирэхээр айгуу богино хугацаагаар ирдэг. Хүмүүстэй уулзаж амжихгүй ингээд за шал тийм очиод амжихгүй юм чинь ингээл ерөөсөө баг хийхгүй ирээл ингээл буцдаг байсан. Тэгээд ах トゥ нараараа ороод ингээл энэ тэнд ингээл амар удаагүй байр зарим нь бүр ингээ 20 хэдэн жил уулзаагүй тэр хүмүүс байгаа. Тийш тэгээд эренгүүтээ нөгөө нэг тэр том шоун дээр гарч бүжиглээд тэгээд Монгол дээр эсдэг гэдгээ мэдэгдээд тэр нэг юм басаа. Тийм. Зэминогийн тоглолтын дээр дуулсан дууссан шүү дээ. бүжиглэнгээ дуулаад. Манай найз чинь хөө тийчгээс амар үлдэм байлээ шүү дээ гэсэн шүү дээ. Тэр гэсэн чинь нөө том дэлгэцээр ингээд цаана ингээд нөө юуны тайзны хажуудлын тэгэл том дэлгэцээр харууллаа. Тэгээд маш олон хүн намайг ирснийг мэдсэн байд юм аа. за Гэтэ шагнатаас авсан. сүүлийн 3-7 хоногт хамгийн их хайлайт юм байна. 3-7 хоногт хамгийн гоё нөгөө ингээд хүүхд тахта хамт байсан. Тэгээд тэр зөвлөө зан чанаруу одоо ч гэсэн ингээ яг бид нэр ингээ бүгдээр байгаа. Тэгээд тэрнийг ингээд нэгнээсээ сонсох, нэгнийгаа шөөмжлөх тэр хэсгийг айгүй гоё. Одоо жишээлбэл ингээд нөгөө бид нар чинь ерөөс амьдралдаа гарснаас хойш ингээд салгал энд амьдарч байгаа л тий. Одоо ингээд бөөнөрөө бараг 2-7 хоног амьдарч штэ тий. Тэгэл явах гэхээр хааж хаад ганцаа байж одоо тэгээ ингээ гэл ерөөсөө хэдэн биенээсээ салахгүй. Тэгээд яг ингэж амьдарч байхдаа яг нөх хүүхэд байхдаа бөөнөрөө амьдарч байхдаа ямар байсан тэр үеийн мэдрэмжүүд их гоё санагдаж байна. Нэгээ гоё юм. Тий, нэгээ гарах Яг гэдэг марыг намайг хаяад гэлээ. ерөөсөө хааж өгсөн хамт гэж үдээрээ гэх. Тэгээ би тэдээс нөгөө бөөнөрөө явж яасан. Шоудсан чи яалаа. Амар хөвчлээ. Шоудаагүй. Тийм болчихгүй шүү. Эсгийг хасчаа. Ер нь айгаа сонирхолтой 3-7 хоног өнгөрч байна. Манай сурах ямар сандаа тэгээд байгаа шүү дээ. Энэ одоо юу хийгээд ингээ гарахгүй байна. Тэгтээ чи Иймэрхүү юм хийгээ явж ирсэн шүү. За ээжээ хувьд сүүлийн 3-7 хоногт хамгийн их сэтгэл тоногсон дурсамжтай мөч юу? Ахтайгаа түрүү хэлсэн шүү дээ. Нутаг орнороо ингээд явлаа. Гол одоо хамгийн сайхан тэр байсан л да. Би ч тэгээд яг хүүхдүүдтэйгээ ингээд яг нутаг орнороо очиж амтахдаг уулзсан тэгэхээр баг юм биш шүү дээ. Яг та нарыг жоохон байхад авч явжсэн тех явж илээсэн. Зүгээр юм. Аялаад явж байхдаа бид нар ер нь тэгж яг бөөнөрөө яг дэлгэрэнгээ сайхан яваагүй билээ шүү дээ. Би ил дээр л бодож ирсэн чи юусоо тэгж яваагүй. Яг зүгээр хоёул гурвал явж л байсан л да. Эсвэл Тэг яг нэг өөр бусад аймаг орнуудыг үзэлгэж зорж аялал. тийм бид нар 100 болгол аялал байхдаа л зүгээр өөр дэш явжсэн болохоос яг дэлгэрэнгээ уулаан зураад ангийн хэд дээр очиод ингэж аялал зугаалыг гэж ер нь яг зорж байгаагүй юм бэлээ. Зүгээр нэг явцдаа нөгөө 100 амралтын уралдаа нэг 2-той, 1-тэй, 3-тай ингэж л явжсэн болохоос яг ингээ гэрүүлээрээ аж зай нартайгаа хөргөчүүлтэйгээ ингээ явжсэн хөхтөг бол энэ удаа тэр надад бас их гоё санагдаж илээ. Болдог бол жил болгоно ингэж яхаас л гэж бодож илаа. Бас тэгээд ер нь ингээд амтаа ахтуудаа уулзаад ингээд ахтугаар ороод явна гэж одоо нөгөө жоохон одоо манай дүүнэрийн хүмүүс одоо юм жоохон хүмүүс байгаа шүү дээ. Тэр чинь хүртэл даа нарын царай зүсгээ тэрний ингээд сэтгэлд нүлдэж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө томоо охин болсон байхдаа нөгөө тэр ихч байж штэ энэ ихч байж штэ гэд мэдчихэл байгаа байхгүй юу. Сая надад бас айгуу гоё санагцсан хоёр юм байсан. Жоо хойн тоглолт хийж заяа. Юу байсан гэсэн чинь наа ингээл хөдөөгөр ээж яхтаа нараа мотор ингээл явсан чинь томоосоо жижиг хөвгшнөөсөө одоо нэг хүүхдээсээ хөгшин хүртэл бүх хүн л намайг амар таньж исэн. Гая гэдэл айгуух таниал
ингээл хандж байгаа надад айгу гоё санагдчихсан. За би ч ер нь их хатан нартай их орох байдаг юм байна шүү. Яг нарийн өчрөнд битсэн үү? Аавгаа их дагж явдаг. Би тэгж явдагаас болохоор угаасаа тэр чинь нөгөө аавын бууд газар руу захны бууд юу гэдэг шиг яг тэр хүчин л ахгүй. Тийм болохоор нэрэлстэн тэр чинь л гоё л та. Өнөөдөр чамаг утсан. Гаяа ганцааргийн танихгүй шүү дээ. Гэхдээ л их гоё байсан. Тэгээ хоёр дахь нийтийн тоглолтын дээр ярий. Одоо хоёрын тоглолт байна. Тэн дээр юу байсан гэхээр нөгөө юу байсан? Ээжийн ах トゥ нартай бид нэр нөгөө бүр ингээд нэг таарад тэгээд дуулсан чинь тэр хүмүүсийн сэтгэгдэл биднэрт онцож хэлсэн юм нь айгүйх толгойд орсон. Тэгэхээр ингээд нэг ах トゥ ургийн уулзалт хийгээсэ тий гэсэн үг бол хүн болгоны амнаас ингээд гарсан. Тэр нь бол яхааргүй бид нар за ер нь ойрхон ургийн уулзалт хиймээр юм байна шүү гэсэн сэтгэлийг амар хүлдээсэн. Тэр нэг тийм сэтгэлийн мухарт ингээд айгүй үлдэж манай ээж яриад байдаг шүү дээ. Нөгөө олоолаа биелүүлмээрсэн гэсэн. Өөртөө олоолаа болохоор нэг амир нөгөө ах トゥ ус руугаа ингээс ургийн уулзалт хийе үе тэр минь хаана өөртөө нөгөө хин маань хаана явна яаны ингээд ирсэн анзаардаг юм шүү гэлээ. Яг тэр яриад байгаа одоо ихээс олоолаа тэр 9 хүүхдийн хэд болж үрдсэн байна. Одоо бид нар хідүүлээ болцсон байна. Тэр гэрүүлийн зураг авах болох гээд асууж байхдаа бодож ил үнэхээр ингээд бүх ах トゥ нараараа бас ингээ гоё зураг авахгүй бол бас нэлийн олон байх юм байна та гэж тэгжсэн. Тэгээд аавынхаа талын, ээжийнхаа талын аль алийг ер нь ургийн уулзалтыг хиймээр санагдсан. За одоо дараагийн асуулт. Та өөрөө хайлайтаа ярьсангүй. Сүүлийн 3 хоногийн нөө. Айгуу шүү. Юу санаалаа шүү. Айгуу болох гэж байна. За тэгээ ихэнхийн товчлоод ярьчлаа шүү. Би харин түрүү бодсон байхгүй. За зэрэг эдгээр ингээд гол юмнуудыг ярьчлаа. Би юу ярих вэ? Би эхлээд ярьдаг байж юу гэж бодлоо. Тэгээд арайч өөр юм ярмаар санагдаад чинь өөр юм болохгүй л байна л да. Гэхдээ зүгээр сая ингээд эгэгийн ярьснаас үргэлжлүүлээд ярихад би чинь сая нөгөө хэдэн сарын туршид яг ганцаараа байсан. Тэгээд ядаж хад монголчууд цөөхөнтэй газар. Тэгээ нөгөө хүн хүнээрээ дутна гэдэг шиг ингээд ганцаараа айгүй их ингээд байж иж байгаа. Нэг усандаа жоохон зочгөрсөн юм уу? Эсвэл ингээд монголчуудыг амар их ингээд одоо юу гэдэг монголчууд хаана найз нөхдөд олноос алуу ингээд олуулаа ингэж байсараа бужигнаад ингээд сурцсан тэр нэг үлдээд байсан байхгүй. Тэгээ Монгол дээрээ сүүлийн 3-7 хоног дээл яг бужигнлаа. Жинк. Чи хаччихаа би хаччихаа гэдэг. Нэг бодлын амар гоё ингээд амар дүүрэн нэг бодлын ингээд амар хэцүү ч юм шиг. Персоналити явах гэдэг. Тэр ийм сонин садам мэдрэмж байлаа. Ганцаараа байж байгаа ирсэн чинь бүр шаангал. Тийм ингээд бүгдээрээ нэг дор. Тэгээд тэд нар бүгдээрээ ингээд өөр газраас ирсэн. Өөр тодорхой хэмжээнд өөр тухайн амьдралаа авч яваад өөр одоо соёлтой өөр гэр бүлийн соёлтой болсон байгаа хүмүүс шүү дээ. Тэгчингүүдээ бүгдээрээ нийлээд тэгээд ингээд нэг доо нэг герт бүр ингээд буцалж бужигнаж амьдрах нэг сонирхолтой байл. Тэгээд зарим жоохнууд ч нөгөө зарим хоорондоо хэлээ ойлголцохгүй байдаг. Нэг юугаараа нэг нь монголоор яриад нэг нь англиар яриад тэгээ ойлголцохгүй нөгөө дүүчэн бохонтэй оо хаяа гэж хасгаралтай ерөөсөө их байхгүй. Чууд найдах гэж ядаж байгаа. Тэрийг сонирхолтой. Тэр бас их сонирхолтой гэх юм уу эсвэл гэх юм уу сонир байсан. Өвөрмөц байлаа. Тэр нэ өвөрмөц гэж хэлэх юм уу? Тэгэл бөөнөр эхэндээ ч бол яг ингээл амар бужигнаал тав байсан сүүл рүүгээ ер нь залах юм уу сүүл рүүг одоо нөө за яг уулзцаацсан юм чигээ тисчээс одоо тисгүй. Одоо зөндөг төвчлээ штэ одоо болоо юм шүү гэсэн юмнууд нас гарч ирж байгаа шүү дээ. Үнэ. Тэтэй гоё яасан. Яг ингэ. За одоо болохоор юу Монголд ирээд энэ нэг жоохон өөрчлөлтөөсэй ч гэдэг юм уу жоохон шүүмжлэл сэтгэлгээгээр харуул юу байна. Тичгээс эхэлж ярих уу? За тэгээ. Гаяагаас эхэлж ярьсараа гай айгу тулгамцсан яриад. Тэгэхээр маш олон зүйл байна. Тэгэхээр яг энийг би нөө дурдж байгаа нэг шүүмжлэн гэхээсээ илүү бид нар ингээд дудаа ороод амьдрах мэдэхгүй. Тэгээд гаднаас ингээд хаваарч арай нэг өөр өдөн шүү дээ. Би яг нэг юм амар бүр ингээд бүр би өөрийнхөө ингээд одоо энэ сошиал платформ дээр бүр бичмээр санагдсан байхгүй юу? За пост болгоод ч юм уу те. Тэр нь юу байсан гэсэн чинь
замын төвчрлийг яг хөө бид нар ингээд хүн хам ихтэй, машин ихтэй, жижигхэн хотод чихэлтэй байгаа нь үнэн заяа. А гэхдээ замын төвчрлийг түлхүү үүсгээд байгаа 2-3 асуудал байсан байхгүй. Тэр нь юу юм гэсэн чинь жолооч нарын энэ жолоодох самбаачлахуул чадвар амар муу. Гэрлэн тохоогоор хунтаад л ах юм. Тэрүүгээр баг 8 гадаадд бол 10 хэдэн маш сүг гэж гараа явчихдаг байхгүй. Тэнгүү чи манай чи 3-4 хэм гараал гэрлэн унтарч тий. Тэнгүү чи нөгөө арт талаас нь ингээл гэрлэн нөхөн дээр ойж рүүсгээ. Энэ нэг яагаад үг гэхээр яг тэр нөгөө самбаачлах чадвараас гадна тэр жолоондоо яг бүрэн нөхдөө суудгуу тий шалгалтаа өгч авдгуу ямар ч тийм чанаргүй жолооч нар их байгаа холбоотой болов гэж би зүгээр бодож үтсэн мэдгүй байна. Тэр асуудал байна. Хоёрдугаар гэх юм бол игнээс солих асуудал. Игнээ байраа эхнээсээ зөв эзэлчихгүй. Ямар ч ингэж шалтгаангүйгээр ингэ солбоос байгаад идэг. Тэгж байгаа хоорондоо мөргөлдөжөнгөө тэр нь ингэ төвчрүүлсэд эхэлдэг. Айгуу төвхтэй. Тэр нь айгуу төвхтэй санагцсан. Би ч нөө зам дээр л хийж байгаа замын асуудлыг их харлаа да тий. Шүн дараагаар явсан шүн нарийн асуудлыг харж байна. Өглөөгөр ясал өглөөгийн асуудлыг харж байна. Яг замын асуудлаа би ярьчих. Та нар бас тань ярьчих. Зам дээр тэгээд хэлэхэд юу байсан. Нөгөө нэгэнд улаан гэрэл асцсан болвол битгий уул зураагаа тэр чинь миний 3 дахь point байхгүй. Тэр юу вэ гэхээр ингээд ерөөсөө ингээд уулзуурыг ингээд ногоон гэрэл байсан ч гэсэн яг урдлын хүн чинь ингээд нэгт гарааг бол нам зогсож явах хэрэгтэй хуулиндаа дүрмэндээ тэгтэл ингээд чагт болоод ардаас нь ингээд ухаан малгууд ингээд дайрал хажуудлаас нь ухаан малгууд дайрал тэгээ яг ингээд зогсож ингээд чагтанд өгч байгаа л үнэн алдартай за тэр ингээд ямар ч хүндлэлгүй тэгээ бас нэг бай юм ингээд та би гэж чи гэж яадаг нэ. Тэр мөр үнэн төвхт яг ийм асуудлууд л ер нь Монгол замын төвчрийг бүр илүү айгүй хүндрүүлээд байгаа юм байна да гэж харж байна. Нэг сошиал дээр нэг юу болсон шүү дээ. Би хог хайдаггүй Монгол хүн гээд бүгдээрээ сошиалаар хог хайдаг. Гадаадад ирээд хаяад байдаг. Тэр шиг ингээд наадгаж бол бүгдээрээ ярьсан ирнэ бүгдээрээ л тэгэж ихэд байгаа байхгүй. Гэтэ яг харцангуй бас гайгүй болсон мөлий. Гэтэ тийм ухамсарыг бол хүн болгоо ингээд золоо барьж байгаа хүмүүс суулгачих юм бол ямар ч асуудал байхгүй тий. Би тэр наадамжийн фестивалаас буцаад нөгөө шорон замаас засмал руу орох гэж тэнд нөгөө төгжөө өрсөглөө шүү дээ. Бараг 10 игнээ ирээд ингээд зогсцсон. Чи юу би юу зураад орчилдог ч гуртаа орно. Айгүй хурдан. Тэг бүр ингээд салаа замын юунаас орж байгаа юм шиг бүр ингээд шамбарал зогсчих. За одоо замын асуудлыг хаяа. За тийчгүй. Би гэж замдаа ганцхан нэмээд хэлж байна. Юу вэ гэхээр ингээд би гэж ингээд урдуур ингээд чихээд байхгүй яг л нөө та бигээр ингээд явчихаар таг зогсохгүй ингээд урсаад байдаг. Удаахан ч гэсэн ингээд урсаад байдаг. Тэгж урсдаг л болчвол ядаж ихний ээлж төгжөж таг зогсмоор байна гэж. Сайжруулах хэрэгтэй юм гэлөө. Надаа төрийн үйлчлэгэн дээр ажиллаж байгаа хүмүүс нь ингээд гоё нэгэнт л хааштай тэнд амьдралынхаа цаг хугацааг зарцуулж байгаа юм чинь гоё эргээр ажилламаар байгаа юм шиг санагдсан. Яг тийм ингээд амар стрессцэн, бохимцсан, хөмсгөө зангидсан ингээд хүн юм асуугаад хард яар гээл ингээд хүмүүс амар муухай хацаад тэгэл ингээд амар хөмсгөө бүр ингээд баг ингээд хоёр хөмсгөний хоорондоо нийлтлээ зангидчихаал яасан гинэ гэл ингээд амар ингэж суудаг. Тэг хааштай тэр хүн тэгж хөмсгөө зангид суусан ч энийгээ заа яасан бэ гэж суусан ч тэр хүн амьдралынхаа 8 цагийг тэнд зарцуулах нь тодорхой угаасаа тэгээ цалингаа авч байгаа. Тийм болохоор ажиллаа гоё эергээр тий. За таны асуудал ингэж л окей за дараачихсан. За танд яаж туслах вэ? Зүгээр жоохон нэг өөрчлөлт тэнд үйлчлэгээ авж байгаа хүн маш гоё өндөр сэтгэлдээ буцсан өөртөө ч гэсэндээ стресс эдээсээ өвхүүлээл стресстэй суухгүй хаашаа өөр ажил олоод хийж чадахгүй тийм сууж л байгаа юм бол гоё эргэл байл да өөртөө ч гэсэн амар штэ тий. За окей өнөөдөр ажил дуслаа гоё. Хэрвээ тэгж хийж чадахгүй суудлаа тавьж игээд холдох хэрэгтэй. Ямар ч Оронд нь хийх хүмүүс зөндөө байгаа штэ. Энд ер нь суудлаа тавиад өгөөд тэг шулуух хэлэхэд нэрээ залж амар хүн суртал. Айгүй хааж гэсэн одоо би өөрөө бараг ажилласан хэрнээл одоо бас арай л дэндүү болчиход. Тэгээд би бүр тэнд өмнөөс нь ингээ хүмүүст хариулж өгöd байгаа. Хүмүүс ирэл хөөрхөн ямд юм мэдгүй байгаа штэ. Реформын яад юм бол тэр юу яад юм бол гэдэг юу нэ яасан гэл би тэнд зүгээр очирлоо зогсож байгаа. Чи та тийшээ очиод тэндээс тэгээд аваарай. А энэ чинь ингэж байгаа шүү. Энэ цонхон дээр юм байгаа. Тийм баг би тэнд нь ажилтны юм шиг ингээ хүмүүс тайлбарлаж байгаа. Очирлоо хоорондоо. Тэгээд тэгэхэд надаас юу ч унахгүй. Тэр хүмүүс нь баярлалаа. За баярлалаа миний дөө гэл ингээ яваад гэж байгаа хгүй. Тэгтэл тэр уг нь тэр ажилчид нь өөрсдөө ингээд гоё тийм. За ихчээ та тэгээрээ хадаа ингээрээ тэнд байгаа шүү, энд байгаа шүү гэх ингээл нэг итгэхээс баг секундын ажил байгаа байхгүй юу. Хич яхаа гэж дэлгэнгүй маа гэтэл зүгээр л харилцааны соёлтой очих хэрэгтэй байхгүй. Тийм. За та тийш очоорой, ийш очоорой. Таартай хүмүүсийг авчдаг байх хэрэгтэй байхгүй. За шаарнуудыг аваач юм. уучлаарай. Шалтар гүйчлээ гэж бодсон. Монголчууд
Өөрөө манай төрийн албан хаагчдыг гиснээс өчигдрий тэрийг ярих юм уу яах вэ? Би харин яах гэснэ? Жон дандаа одоо тийчгээ дандаа дарк юм ярьж идэг их. За яг нь жоохон дарк юм ороод зөвшөөрлөө. Тэрийг тийчгээс хэлдэг баг би очиод хэлчмээр санагдаад байсан. Тэр нөгөө нүүдэлчин фестивал дээр айгүй гоё фестивалийн төгсгөл дээр нүүдэлчин фестивал үнэхээр гоё болж байна. Тэнд үнэхээр гоё болж байна. Бид нар ингээд дунд гоёх юм чинь мэдээж хайж гал дунд гоёхоо гэртэл очиж штэ тий гэр барьцаа. Хайж гал эхлээд очлоо. Гэсэн чи дараа нар бичлэг хийж байгаа та нар явах гэлээ. Ямар орцоо байсан. Тэгээд ингэж харчлаа. За дарга нь явлаа. Хоёр дахь очлоо. Ингээд чаасны бүтэн хүн байна. За хүмүүс орог гээл буцлаа. Гурав дахь яа тий нөө амар огшоолтой тэнд нутаг усныхаа нэрийг дуудуулаад эгээгийн медалийг авахулчаад за удаастай нэр юу төлөө дунд гоён гэртээ байлээ хэдүүлээстэй нэр очноо. Орж айр уунаа медаль авчаал явъя. Тэр гэрлөө орж чадаагүй байгаа шүү. Гурав дахь хатраа хийж байгаа шүү. Тэгээд эгээг урдаа ороод номсон байна. Орч. Гэрийнхэн гадаа очоод тийчгээ өргөн шүү. Тэгээд очиод орох гэсэн чинь ороод ингээд яасан чинь айлуу та нар хоошоо суу тэр доошоо суу гэ. Би бүр гайхаад би тэнд нь хүнтэй хэрэлдээ бүр хүүшээ та нар чи юу яриад байгаа тэгснэ нэг юм настай ихж байгаа байхгүй тэр одоо захиргаа махиргаанд ажил юм хаана ажил юм мэдгүй юу. Засаг даргаанд ямарсан таньдаг болтой. Тэгснэ би наач 5 санд авсан ба та нар хоошоо гэд. Доошоо. Тэгээ би бүр хүүшээ энэ шиг шүү. Тийм биш ажилтан шүү дээ. Нутаг орныхоо ингээд нэрийг гаргаад медаль аваад ирж байгаа тамирчин хүнээ та нар чи суулгадгүй юм юу яриад байгаа эгээ ийшээ суу гэд. Эгээ чирж аваачаад урдын дээр юунд нь ширээн хажуу цамд дээр суулгаад би ч гэсэн энд суу. Би ч бас муучгүй дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж явдаг хүн чинь. Гэтэ намайг яг мэдгүй л дээ энэ ингээ хүмүүс тэнд юу хийж байгаа ингээд яаж ингээд Монголоо ингээд гой сурчилж явдгийг мэдгүй учраас за тэр бол окей тий хамаагүй би бол хамаагүй тий би бол жижигтэн. Гэтэ ингээд тийм тайзан дээр ингээд нэрээ дуудуулаа медаль аваад медаль зүүгээд ороод ирж хахад чи цаашаа доошоо гэж байгаа би бүр шок. За тэр шокорс нь ямар шалтгаантай вэ? Тэгсэн чи яасан гэж тэр ихч манай ангийн хүүхдүүд ирсэн байгаа бид нар ангиараа суугаад бүр шок. Ангийн хүүхдүүд энэ чинь нэрийг гаргаж явж байгаа тамирчин энд ирчээд байхад чи цаашаа доошоо суу манай ангийнхан дээшээ суу засаг даргаа энэ манай ангийн хүүхдүүд би бүр дахиад шок. Надад яг тийчгээд нүрээрээ тийш очиж сууд суулгаж байгаа байхгүй юу? Тэгээ би номер барьсан үүдсэн. Тэгээд би тэр нөгөө манай ангийнхан гэдэг ихчэд хэлвэ та нар ч одоо бас чимээ хөө очиж хэлж байгаа. Та нар ч одоо тий нутаг орныхоо нэрийг гаргаад медаль зэдал хүртээд ирж байгаа хүнээ дээшээ суугаа ганц аяга айраг өчгөд яах вэ дээ гэсэн чинь тэр ихч бол нэг сайн сонсоогүй би аяарах уул тэр ихчд айгүй соёлтой зангаалсан байж тээ сууж байгаа тэр нэг дарга маргах хэлэстэй байсан юм. Би нөө айгүй соёлтой зангараа та нар тэгчээд яах вэ дээ гэсэн чинь миний нэг таньдаг ихч ирээд манай шинэ ихч ирээд өө өстө нэр намайг таньж байгаа байхгүй юу? Өө өстө та нар ийшээ суу гэд энэ хоёр суудсан гэсэн чинь би яах вэ? Би яах вэ? Нутаг орныхаа нэрийг гаргасан хондог хүмүүсээс наач Монголынхаа нэрийг гаргаа явж гин нутгийнхаа нэрийг гаргаа явж гин би яах вэ? Тумаа барьчихсан. Тэгсэнчилтэй яасан шүү дээ. Хүмүүсэд энэ санал байхгүй нөгөө ангийнхан суудсан ангийнхан суугаад араас нь манай хоёр суудсан. Яа би яасан бол тэрүүгээр нэг хэрүүлээ бөө юм болвол тэгээд манай хоёр суудсан. Тэгсэн чинь манай нөгөө нэг их чинийг зүрж ирснээр алуу санал гэ намайг нөө таниад байгаа болохоор тэгээд та хэдийг суудсан болохоор ардуурн ч болтгоо очиасуу гэ. Тэгээ ардуурн очиод ингээд суугаад юу алаа шүү дээ. Ганц аяга айраг олж уусан гэдэг юм аа. Тэгээд чинь манай аймгийн нэг хүнээр сур заалгасан гээд Бэлгээс ирсэн нэг юм ихтэй аваар хөөх тантай зураг авах гэж байна. Тэгсэн чи харин бүр өстэй ямар гоё юм би ингээ үндсний сураар хичээлж байгаа Бэлэгт манай багш дундгойн хүн байдгийг би тэр хүнээр хараа заалгасан. Тэгээд таныг дундгойх гэж сонсоод амар огшоо тантай зураг авах болох гэж ирсэн. Тэгээд зураг авах гэж байдсан чинь гаднаас
айгүй их настай хүмүүс өдрийг яг нутгаа ингэж зорж ирж байгаа байхгүй тийм. Яг надад үйлчлэгэн дээр байгаа хүмүүс нь яг орж ирж байгаа хүмүүсний тийм хүндлэл үзүүлэхгүй байгаа юм шиг тийм сони санагдсан. Тэгээд амар настай хүн орж ирж зайлаа сайн байна уу гэж мэндэлсэн чи хийж мэдлэхгүй бид хоёр ямар ч сайн байна уу та сайхан зусж гэнэ үү гэх тэгээ би ямар ч надад тэр хүнийг орж ирэхээр сандраа за гарыг гэж тийчих. Алаа та ийшээ тэнд ерөөсөө тэр хүндээ мэндэлж байгаа ч хүн алга тэр нутгийнхаа хүмүүсийг танихгүй ч байх шүү гэлээ тэгээд ер нь бол нөгөө хүмүүс ч ингээд хаа газар амьдарч байгаа ч гэсэн нутгаа гэсэн. Тэрийг бүр айгүй муухай ингээд юу ачиж айгүй тэгэж бүр би олон жил нутгаараа ороогүй энэ гэрээр орж ирлээ гэд бүр ярьсаар орж ирж байгаа байхгүй. Тэгэхэд хэд суу гэж хэлэхгүй ямар сандаа бид хоёр суу гэх нь мэдлэхгүй. бүр сайн байна уу гэж хэлэхгүй байгаа байхгүй. Тэр надад айгүй муухай санагдсан. Тэгсэн чинь тэгээ тэр үүдөөс нь тасаа сайн байна уу та. Тэгсэн чинь нөгөө чиний бүжгэлдэг гэрч айл. Тэгсэн чинь тэр нөгөө галерей тэр бод бүр амар ч зүгээр нэг галерей ингээд байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чинь очоод ингээд яхад 2 3 удаа ингээд идээ тойруулаад алуу наашаас уу алуу инг тэгээд бүр ингээд айгүй гой хүлээж аваад бүр ингээд айгүй гой эхлэсэн байхгүй тэр фестивалыг. Тэгэл би чинь дунд нь ороод Монгол бүжигтэй шагнал магнад аваад айгүй happy яваад дундаа гэр дээр очоод бүр ингээд нам цохиулаад тэр зур бүр амар юм биш зүгээр нэг байгууллага зүгээр галерей ингээд байгаа. Тэнд 2 хон л байгаа юм. Ер нь бол тэр үйлчлэг 2 хон харилцааны хандлагаас л чухал. нэг 2 жоохон охинстэй байж байгаа л нэг юм барайлгүйгээл та яасан та яах вэ хүү гээл ингээл тэр чинь нэг юмыг идэх гээд уух гадаад байгаа боловч чинь ингээд зочломтгой байж байгаа хүмүүсийг хүндэлж байгаа айгу. Тэр дунд ёо нөгөө дундгойн гэрт тэр чинь тэр байгаа эмэгтэй чинь нөгөө юу юм бэлээ шүү дээ. Зүгээр нэг үүслэгч биш. Тамга газрын бас болоо Тэгээд юм болоод манай ангийнхан дэшээс тийм юм байна та. Тийм Манай ангийнхан ирсэн гэсэн би гэдэг байхгүй юу. нөгөө хүндлэхгүй яг. Намайг ингээд нөгөө ингээд хүмүүс ингээд дундгой ер нь хүмүүс ярьдаг штэ хүжил муутай гэж ярьдаг. Би ч айгүй өмгөлдөг байхгүй юу яриад байгаа. Тэр газраас чинь би гараад энэ өнөөдөр би дэлхийн хүн болчоо явж байгаа ингээд амар өмөрч ярьдаг байхгүй юу. Тэг өчигдрийн яг тэр хандлагыг хараад хүмүүс яагаад тэгж яриад байдаг ёо энэ стандараа гэж ингэж яриад байдаг ойлгож байгаа. За. Үнэ тийм байна. Үнэ бүгдгүй байгаа шалтгаан юу юм байна гэх. Одоо жоохон дарк юм шиг. Харин одоо гоё үзүүлбэр гоё байсан тийм. Ургийн кино нь бол үнэхээр гоё. Кино шиг байсан. Тэгээд тэр нөгөө нэг ингээд театрын амарлаг дуучлан ч биш яг нутгийн иргэдээс хүмүүс ирсэн цогцол айгүй гоё тий яг энэ нөгөө орон нутагт амьдарч байгаа тэр авиаслаг малжин тэр янз бүр гоё урлагийн нам. Тэгээд урлагийн зүгээр нэг юм жүжигчлэн тоглолт ч юм шиг кино ч юм шиг дуу хоор бүжиг найруулга ямар гоё юм бэ. Бүх юмыг нэг дорн цогцлооцсон. Одоо наан хүмүүс дуулж хуурдаал байж хахад цаана нэг хүн тэмээн дээр гэр ачаал байж ах жишээний бүр ингээд яг Монгол өв соёл болгоныг бүтэн нэг бүртлийн шингээгээд нэг дорн ингээд харуулж байгаа шүү гоё. Тэгээд тэрийг нэг юм Монгол гэрт тэр бүх Монголын соёл ингээд болж өнгөрөөд хамгийн сүүлд нь гэрээ ачаад нүгэд явж байгаа. Тэр манай дундуур чинь чадвар сайтай, айгүй сайтай, мундаг хүмүүс шүү. Жох соёл дээрээ л биш. дээ. Ганц нэг хүний үний л асуудал аймгийн төлөөлж байгаа. Гэтэ нөө юу байгаа байхгүй юу? Тэр ганц нэг хүн тийм одоо төрийн байгууллагт одоо тийм хэмжээний ажил хийж байгаа хүн нь тийм байх гэдэг асуудал байгаа. Бусдаар бол тийм хүмүүс бол хаасаагүй л байгаа. Гэхдээ хэрвээ нэгэнд хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаа бол бас тэр хэмжээний ёс зүйтэй, юм ёс суртахуунтай, сэтгэлтэй, соёлтой тийм байх хэрэгтэй байгаа байхгүй. За. Тэгээд зөндөө удаа ярьчлаа. Одоо нар буугаад сэрхэн болж байна. Тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Ингээд бид нарыг үздэг. Бидний хүн үзтгүү гэж боддог. Тэгээд энэ тэнд явж байхад хөөе та нар хав бацгаа яагаад хийхгүй байгаа юм бэ? Тийм өчнөө олон сар хийсэнгүү штэ гэд бид нар харин тийм ээ бид нар завгүй явж байна гэд ингээд зөндөө хүмүүс үздэг мэлээ. Тэгээд үздэг хүмүүстээ баярлалаа. Тэгээд бидний ховыг сонсоод хамтдаа бидэнтэй цаг байдаг. Бүгдээрэнд нь баярлалаа. Ингээ гоё тэмэлтээд бүгдээрээ бичлээ дуусгая. За. Баярлалаа.